Hello. Нийгмийн влог. Нийгмийн влог юу их вэ гэхээр айцтайгаа ирэх нь үрд болох бай. Өндрөөс сайдаг. Гэтэ алсыг харагч дээр гарч чадахгүй хэмжээний өндрөөс сайдаг. Нэг 4 давхраас дээшлээл 5 давхрын балкон өнтер дээр гарахаар би айгаад гарч чаддаггүй. Тэгэхээр өнөөдөр алсыг харагч дээр гарах нь айцтайгаа нүрд толгох. Ямар ч тэр санамж дээр болвол камер ашиглаж болохгүй гэсэн зүйл алга. Тэгэхээр эхлээд яваад тиктэй авцгаая. Нэг 1.3 м өндөртэй хүүхэд харгалзах хүний хамт тус тусын тасалбараар сууж үйлчлүүлнэ. 1.3 м-ээс дээш өндөртэй хүн тасалбар авч үйлчлүүлнэ. 168. 168 би 70 хүрэхгүй гэхдээ би 168. Паркын тоглоо намайг хүлээн зөвшөөрсөн. Гэтэ манай уялд намайг дандаа жоохон гэж шаарддаг л доо. Гэтэ паркын тоглоо намайг хүлээн зөвшөөрж авч бусд нь л асуудалгүй. Гэхдээ бууж ирэх гэж хэр удаа бол би бол амар ажил байна. Өмнө паркын тоглоом дээр сууж ясан гэсэн яг нөгөө нэг ямар нэгэн рискийн үйлдэлгүй мөргөлддөг эсвэл зүгээр иргэдэг аль болох тийм зүрх салганаад байхааргүй тоглоом дээр сууж исэн. Угаасаа өндрүүд дээр нь айгаа суудаггүй. Галзуу болгон дээр айгаа суудаггүй. Угаасаа парк бол юу миний идэвхтэй айдас исэн. Тэгээ би одоо айдастайгаа нуур толгоцсон. 12 seconds later. Ой, ихтэй айвал барьж марах ямар нэгэн бариул байхгүй юм уу тий. Надаа өмнө ингээд өндрөөс айдаг хүмүүс намайг хараа бүр амар шоолох бах та. За зүгээр тий. Oh my god, яг юуруу яваад байна. Унттай зүүдийг нүдний хаалт авч авч ирсэн бол өндөд гараа зүүжгүй юу тий. Тэр пингвин. Тэр пингвин суухад бол жоохон амар эс яагаад тэр амар эргэлддэг. Аль болох аюултай биш 50 тоглоом сууж үзхийг хүсээд сууж исэн. Тэг ингээд парк орж тогломоор байдаг ч гэсэндээ амар айдаг учраас ирээд зүгээр амар гоё тоглож байгаа хүмүүсийг харж гоё мэдэрдэг байсан. Ой энэ яхаа савлаад байгаа. Ой тийм миний тоглоом байсан биш үү? Тэн дээр суудаг байж юу? Машинууд энэ алцыг харж ингээд савлаад ингээд байна. Би ийм юмнаас айдаг гэсэн юм уу? Oh my god. За ерөнхий блогоо яагаад блог хийж байгаа гэхээр өөрийн сэтгэл зүйн асуудлуудаа хэрхэн даван туулж байгаагаа хэдэн жилийн дараа харах гэсэн. Ямар сэтгэл зүйн өвчтөй шиг ярьж баа тий. Ерөнхийдөө жоох эмзэг төрлийн хүн сэтгэл санаа сонирн болгохтой шууд халуураад эхэлдэг. Жоох эмзэг төрлийн хүн. Тэгээд өөрийгөө ямар нэгэн байдлаар тайван байлгаж өөрийнхөө ийм тэлттэй байдлаа хэрхэн яаж даван туулахаа хармаар байна. Найзтайгаа багаар нүүр тулмаар байна. Хэдэн жилийн дараа өөрийгөө хараад энийгээ шоолоо сууж байгаа бах та. Ямар хэдэн жил контент хийх юм шиг те. Хэдэн жил хийхээ мэдэхгүй л юм л та. Гэтэ ямар ч тач хармаар байна. Огцон бол доош харчилдаггүй байна. Тэг алгуурхан удаа ингэж л харах бол огцон доош харсан ч яг уудсан шиг. Тэгээс зүүднүүдийн хамгийн амар нэгээд зүүдэндээ сүнс чөтгөр зүүдлэх ч юм уу тийм зүйл биш яг ингээд өндрөөс унж ингэж зүүдлэх надад хамгийн амар байдаг. Тэг жоохон хүүхдүүд алцыг харагчтай амар дуртай байдаг шалтгаан зүгээр айж мэддэггүй л.
ямар нэг юмнаас айж мэдхгүй, уснаас айж мэдхгүй, өндрөөс айж мэдхгүй. Юу ингээд ямар ч айдасгүй нэг айж мэдхгүй байхдаа л сурчдаг л ах л та. Би бол айж гинөө. Дээр нэмхэнтэй. Гэвч салсан зөөр зурцсан байдаг насаа хөөе. Би салсан зөөрхөө юу вэ? Оо энэ савлаад ахыг салхитай өдөр яаж ч бүр амар салхитай өдөр гэдэг. За тэгэхээр хоёр тишээ орол өндөр харагдах учраас камер руу гарахаас өөр сонголт байлаа надаа. Юу нэгээд гадны оронд ч юм уу шууд ингэж яагаад энэ нэг юм бүхийг нь тасарч унжсэн тохиолдол байгаа лөө. Оо доошлчи. Яа газартай өртчи тийм ээ. Яг хоо ажид шахахгүй бол нэг айгаад хаарч ирчихлээ. 7 хоногийн дараа ч юм уу 2-7 хоногийн дараа ч юм уу галцсан болгон дээр сууж айцаад авцгаая. Надаа нэг өдөр яг 2 яадаг юм дээр зэрэг суух тийм чакра алга. Окей. Яг нэг хайгаад ахаар зүйлч байгаагүй юм л та. Хажуу тийшээ харахаар дотор мохоолт юм байна. Стар бол их байгаагүй дээ. Гэтэ галзуу болох нь бол яахлах. Одоо яваад жоохон 50 юм дээр тоглоё. Гулсуур ч юм уу те. Жоохон гулсуур дээр суух гэхээр ингээд жоохон хүмүүсийг ээж аав нь авчраа суулгачдаг байхгүй. Тэг ингээд али босч доо би сууя гэд тэнгүүд ингээд амар зөнөг юм ирснээ шууд хүүхдээ босгож хахаар ээж аав нараас найгаад идэх байхгүй юу. Тэг очиод савлуур хүнтэй байна уу хөнгөө байна уу харчаад хөнгөө ах юм бол сууж тоглолцоод хүнтэй ах юм бол цаашаа гулсуур явъя. Энд нэрээ хаки бичсэн байхгүй. Надаас өөр хаки байд юм уу байсгүй. Мэдгүй. Хийж юм байгаа нэ. Ямтай тийш явцгаая. Зам болохоор энд нөгөө нэг ингээл ус дээшээ гарч ирээл. Тэгээ яг ингээд дээр нь гарч зогсонгоо амар гоё шүү дээ. Ус ингэж гарч ирээл битүү орно. Тэгээл нарлаа паркийг бүтнийг тойрлоо. Хувцас наранд татлаа. Ахиж ир загсаал. Ингээ ороогүй хийдэг бороо орж авсаа гэдэг байхгүй. Битүү энэгээр ус гарч ирээл. За энэгээр гүнгүүд яг эндээс нь гарч ирэндэ гэдэг ч юм уу. Хаацалж байгаагүй л. Тэгээл гүүж хувцаа наргаснаа. Нэг паркийг тариал хувцас чинь ахиж ирж нараал. Хайс. харагдахгүй нөө. Ой. Одоо тэр голсуур дээр очиж гуулах нь тэр шороотойгоо болоо. Эсвэл бага хөлтөд гуулгацсан шороог болцсон болоо. Битгүй. Яртэж сэлбэдэг болохоор голгонаа. Жохон ийм айц хүйцгүй ямар 50 юм дээр тоглоё. Алзыг харагчвал гайгүйсэн гэсэн. За 10-аас унлээ л да 5 л исэн заяа. Яг ингээд урагшаа хараад ингээд хажууд тийш харахгүйгээр урагшаа хараа суух юм бол яахчгүй. Би яг нэг удаа хамгийн дээр зэгтээ гарцсан тахт нь шууд ингээд доош харцсан чи яг унж байгаа шиг санагдал тэгэл жоохон дотор сонирм болцсон. Оо энэ зарлж байгааг сонсож байна уу? Жоохон хөлтөд алга болохоор ингээд аав ээжийн зарлалт штэ. Тэр овогтой тэрийг тэнд хурж ирэхийг хэлж байна. Алга болсон тийм хувцастай гэл. Би яг зарлуулж үзвэ санагдаад байд штэ. 5 хүрээд 15 жил болж байгаа аки алга болсон тул та паркийн аль нэг хэсэг турж ирнэ гэж.
Нөгөө нэг танглет дээр гардаг хойд ээж нь хэдэж штэ юм буржгар өстэй. Тийм өстэй болмоор байгаа байхгүй. Гэтэ миний ус урахгүй байгаа. Өмнө нь миний ус яг ийм урттай өвдөг хөрсөн урт өстэй байдаг байсан. 3 дахь өвсөө ахуулцаас хойш нэг ч удаа тайруулаагүй баг 12 3 жил явж исэн. Тэр үед хүмүүс намайг яг танглетжиг уртстэй гэдэг ус аахгүй. Рапунзел чиг. За одоо миний ус гэсэн чи яг нөгөө хайд ээж шиг юм буржгар өстэй болохыг хүсдэг. Жохоо сонир болцсон гэж. Ой би яг өндөө ийшээ голгож чадахгүй байна. Амар харагдаад байна. Meanwhile. Бүх тоглоо миний хувьд амар юм. Хай. За ямар ч тач парк дээр хийх зүйл надад олцсонгүй. Тэгээд одоо ажилтдаг байсан кофе шоп руу яваад кофе унгаа ямар нэг юм хийн. Ямар нэг юм тэр нь яг юу гэдгийг мэдэхгүй гэдэг. Тэгээд өөр тавина да. Эхэлсэн үү те гэдэг хэрэг. Тэгээд за ямар ч тач кофе шоп дээр очихсан боловч өнөөдөр бүтэн сая өдөр амардаг өдөр байсан мартчих. Тэгээд кино үзэх гэж Шангрила дээр ирсэн байна. Аим шиг кино. Яг аим шиг киноноос нэг амар айдаггүй гэж боддог байсан ч гэсэн сүүлд үзсэн 2 киног харахад л айд юм байлээ. Тэгээд энэ киноны трейлер нь ингээд бүр амар юм шиг харагдсан. Тэгэхээр би ахад нэг айдтайгаа нүүр толох нэ. Тэгээ ямар ч тач кино юм яриад зогсчиход урд хүмүүс ингээ хатар дээрээ тороод байгаа байхгүй. Ямар ч тач тэгээд кино үзэж хаад ирчээд ямар байсан сэтгэлдээ хэлээ. Гэтэ би ялгаалах спойлдохгүй гэчээнэ. За тэгээд өөр тавина. Хай кино үзэж гараад ирлээ. Тэгээд энэ нэг чөтгөр нам хотгоч өвөг гэж надад хэдтэй юм бол за мэдгүй ямар тач энэ чөтгөр нам хотгоч хүнийг би үзсэн. Тэгээд яг тийм амар бол лайсангүй. Гэтэ яг давгүй кино байлаа. 10-аас гэх юм бол 70 гэж дүгнэ. Тэгээд би бүр ингээд амар айлгадаг, амар цочоод өсөх юм уу гарах байх гэж утсан чи сонсог утгад бол гайгүй байлаа. Тэгээд тэгээ юу яллаа нөгөө сатаны талаар амар их гарсан. Яг манай найзын талаар ярьж байгаа шиг санагдлаа чиг. Яа тэгэхээр одоогийн байдлаар манай миний YouTube channel subscribe дарсан хүмүүсийн ихэнх нь манай пэйжийн дагагчид байдаг. Тэрний ямар пэйж гэхээр Satamless юу гэсэн пэйж байдаг байсан. Цагийн сайхан тэгээд ер нь яхан сатаны талаар судалж байсан нэг уусаал нэг 13 4 мөрөвтэй хүүхдүүд ингээл жоохон махтаа сүнс чөтгөр сатан матан гэл ямар хин судалсан штэ. Яг тэр насан дээрээ Satamless юу гэсэн пэйж нээжсэн болохоор манай Андийн талаар кино байлаа. Тэгээд та нар хэрэг үзсэн бол сэтгэл хэсэгт өөрийнхөө гоё тийм ревю бичэлтэй яриа заяа. Тэгээд амжуул 7 хоногт 2, амжихгүй бол 7 хоногт 1 влог орж ийн гэж найдаж байна. Тэгээд дараагийн влогоор уулзцаая. Bye. Нартай царайлаг. Би борны харшилтай л да. Гэтэ энэ арай царайлаг байна. Нэг од муурлаа. Харин би чинь энэ зулган нэсэн тэгээд сонирхоод хийдий гэсэн чинь 6 сая тэгээ хямдруулаад 4 сая тахгүй юу. Одоо тэгсэн энэ ахгүй тэгээд яг энэ зулсан адилхан үйлдэл зараадсан ахгүй юу. Битээс ихтэй ер нь жоо ховор идэв шиг үлээ тий. Тэгээд цаан аим үнтэй. Харин тийм л. Ой. Яасан царайлаг залуу юу ихтэй юу? Яа царайлаг охин. Дада.
Хэдэн сартай юу? Баяртай гэлч. Баяртай.